Самэно ичиго тараад YouTube суух тавтай морил ингээд шинэ бичлэгээр явуулж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн маань бичлэгийн сэдв тэр чам руу буцаж ирэх үү гэсэн сэдвтээ харин уншлага хийхээр бэлдээд байна. За энэ удаагийнхаа уншлагаар за тэр хүн та хоёрын одоогийн нөхцөл байдал өнгөрсөнд юу болсон? За харилцааны чинь саад юу байна вэ? Тэр эргэж буцаж ирэх үү үгүй юу? За дээрэс нь тэр чамаас юу хүсэж ийн вэ гэдэг ийм асуултнуудад хариулсан байдалтайгаар мэргээ хийх болно. За тэгээд өнөөдрийн мэрэг маань болохоор 3 сонголттой байгаа. За та хөзрөөрөө буюу эдгээр 3 хөзрөөс харж агаад өөрийнхөө хамгийн их татагдж байгаа нэг хөзрөөр мэргээ үзэж болон сонгоод эсвэл ордны чулуунуудыг бас гаргаж ирсэн байна. Таны орд аль бүлэгт хамаарагдаж байна. Тэр бүлгийг сонгож сонсох боломжтой. За ингээд ордны чулуунуудаа танилцуулъя. За 1-р сонголтын дээр болохоор хилэнц, загас, үхэр, хонь. За 2-р сонголтын дээр нум, ихэр, охин, хумах. За 3-р сонголтын дээр жинлүүр, мэлхий, матар, арслан гэсэн орднууд гарч ирсэн байна. За эдгээр 3 хөзрөөс эсвэл ордны чулуугаараа сонголтоо хийгээд мэргээ хүлээж авч үзээрэй. За 1-р сонголтыг сонгосон та бүхэн маань уншлагаа хэсэг тавтай морил. За та бүхэн маань энэ хөзрийг сонгосон юм уу? Эсвэл ордны одоо чулуугаа сонгоод орж ирсэн байхаа гэж бодож байна. За ингээд мэргэндээ орцгоё. За хамгийн эхлээд та хоёрын одоогийн нөхцөл байдал ямархуу байна вэ гэдгийг хараад эхлэе. За ингээд одоогийн нөхцөл байдалтаа зориулаад ер нь нэлээ олон төрлийн хөзөрнүүд дэлгэглээ. За энд болохоор зүүн гартлын хөзөрнүүд одоо энэ мэргийг үзэж байгаа хүнийг баруун гартлын хөзөрнүүд болохоор таны бодож асууж байгаа хүнийг илэрхийлж байгаа. За эндээс харахад болохоор таны хувьд ер нь юм нэг зөөлөн энерги илүү давмгай тийм төрлийн хүн, харин нөгөө хүн нь болохоор илүү эрч хүчтэй, айгу юм гүйлгээ ухаан сайтай, санаачлаг өндөртэй юм төрлийн хүн гэж бол гарч ирж байна л да. Тэгээ та хоёрын харилцааны одоо нэг түлхүүр хөзөр болгож нэг хөзөр дэлгэхэд энчээ бэлэг гэсэн хөзөр гараад энчээ хаус буюу одоо орон гэр байшин гэсэн юм утгатай хөзөр бол гарч ирсэн байгаад байна. Тэгэхээр эндээс харахаар одоо энэ таны асууж байгаа хүн энэ харилцаагаа ер нь бол айгүй тогтвортой удаан хугацаанд уртаар бүтэмжтэй байх харж юм уу те маш их юм хичээл зүсгэл гаргаж ийсэн байж байх боломжтой. Өөрт чинь бэлэг сэлт өгдөг ч юм уу, өөрийг чинь тийм одоо үнцэнтэй зүгээр нэг энгийн нэг тийм хүн биш юм, үнцэнтэй хүн гэдэг талаас нь өөрийг чинь мэдрүүлдэг, нандиндаг, хайрладаг ч юм уу те ийм одоо үйлдэл их хийдэг ийм хүн байжээ. За ер нь бол өөрийн чинь хувьд энэ харилцаанд анх байхдаа нэг юм толгойгоо ажилуулах шаардлагагүй гэх юм уу, одоо ингээд дуртай зүйлийг чинь энэ хүн хийж өгдөг ч юм уу, ямар нэгэн байдлаар сюрприз өөрт чинь бариад өгдөг ч юм уу те нэг юм маш таатай юм одоо нөхцөлийг харилцаанд ер нь бол үүсгдэг байсан гэж бол гарч ирж байна. Таны хувьд болохоор энэ харилцаанд айгүй их дассан үргэлж одоо энэ чигээр ингээд үргэлжилж байгаасаа гэж одоо маш их хүсдэг юм байжээ. За тэгээд мөн одоо энэ Time Oracle хөзөр дэлгэхэд болохоор 5 сар болон ийм гоё цэцгийн зурагтай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй та хоёрын хин нэг нь 5 сар турсан ч юм уу, эсвэл 5-ын тоотой холбоотой тоо орсон төрсөн өдөртэй ч юм уу. Ямар нэгэн тийм 5 сард эсвэл та хоёрын те эд тэр болзоо ч юм уу уулздаг байсан үе чинь бол 5 сараас эхэлсэн 5 сартай холбоотой эсвэл 5 сарын турш үргэлжилсэн ч юм уу те ийм байх боломжтой гэж бол гарч байна. За тэгээд таны асууж байгаа хүн чинь ер нь бол таны эмэгтэйлэг тачаангүй гэх юм те тийм байдал чинь бол маш их дуртай. Ер нь ийм таныг ингээд бэлэг сэлтээр бөмбөгдөг ч юм уу, ийм өөрийн чинь тэр дотор байгаа одоо инхний зөөлөн эсвэл ийм уян налархай тэр зан чанарыг чинь гаргаж ирэх тэрийг ингээд одоо харах гэх юм уу те баярлж байгаа чинь харах ч юм уу маш их юм дуртай ийм төрлийн хүн байжээ. Ер нь одоо аль болох үргэлж ийм гэгээлэг сайхан зүйлийг хамтдаа хий, гэгээлэг харилцаа үүсгэе ч юм уу те гэдэг ийм бодолтой. Тэрний хөдлөөч гэсэн ер нь үйлдэл хийдэг ийм төрлийн хүн
гэж бол гарч ирж байна. За энэ хүн маань тэгвэл таныг ямар хуу хүн бэ? Ямар хуу хүн гэж бодож ийн вэ гэд ингээд харахаар ер нь бол айгүй юм уян налархай, уян хатан гэх юм уу те тухайн нөхцөл байдлаас хамаарат тухайн орчинд ингээд тасаж чаддаг. Айгүй гоё юм одоо тансаг зэрэглэлийн ч юм уу те газар орохороо маш юм үзэсгэлэнтэй сайхан болждаг. Эсвэл юм джентльмен болждаг ч юм уу. Харин одоо ингээд камп хийгээд хөдөө явлаа гэж бодоход тэр нь таарсан юм хувцасдаг ч юм уу те тэр нь таарсан зам байдал одоо шаардлагатай ир зөргийг гаргадаг ч юм уу те юм нэг маш юм хамилуун шиг хувирамтгай юмд тасан зохицох чадвар өндөртэй юмыг юм нэг төрлийн юм баригдмал байдлаар хардаггүй тийм төрлийн хүн. Дээрэс нь юмны юм жижиг деталуудад айгүйхан анхаардаг, айгүй тийм романтик, ганган, хэнцэр ийм төрлийн хүн гэдэг талаас нь бол хард юм байна. Ер нь сонголт хийсэн хүмүүс маань хэрвээ загас ч юм уу те хүрээ ордныхан за хилэнцэн ордныхан байх юм бол ер нь ингээ гүн цаавра одоо гүн гүнзгий юмд ханддаг, тайван, нухацтай ханддаг тийм зүн совин өндөртэй гэдэг ч юм уу. За хоньны ордныхан маань байх юм бол нөгөө талаараа одоо эрч хүчтэй те юмыг ингээд санаачлахтайгаар маш хурдан хийдэг те тасан цогцох чадвар өндөртэй гэдэг ч юм уу. Ийм чанаруудыг чинь бол ер нь бол айгүй ингэж таашааж магтаж хардаг байжээ. Ер нь үзэсгэлэнтэй хөөрхөн cute гэхээсээ илүү одоо тийм үзэсгэлэнтэй гэдэг талаас нь ганган ч юм уу те гэдэг талаас нь бол өөрийг чинь ер нь хардаг. Тэрэнд чи их татагддаг байжээ. За тэгмүүд нөгөө хүн чинь болохоор өөрөө ямар хуу хүн юм бэ гэхээр түрүү бас хэлсэндээ гүйлгээ хонцтой аялал хийх дуртай ч юм уу. За тэгээ дээрэс нь алсын хараатай айгүй алсын хараатай өөрийн гэсэн орон зай цаг хугацааг өөрөө үүсгэж чаддаг юм болгонд ингээд заа гэдэггүй тий өөрийн гэсэн орон зайтай хийх ёстой юм одоо ажиллаа хийх ёстой үедээ ажиллаа хийдэг аялал зугаалга хийх үедээ аялал зугаалга хийдэг ч юм уу нэг тийм юмны баланс тунг тааруулж чаддаг юмыг төлөвлөж зохион байгуулж чаддаг тий юмны юм урд гараад ингээд тэрийг ингээд авч явж чаддаг ийм төрлийн хүн гэж бол өөрийн чинь хувьд энэ хүнийг харддаг юм байна. За тэгээ та хоёрын харилцаан дээр ерөнхийдөө ямар зүйл ингээд цаад болоод байна вэ? Яг одоо ингээд юу болцсон байгаа юм бэ гэхээр ямар нэгэн байдлаар та хоёрын харилцаа ингээд төр зур зогсон байдалд орсон байгаад байна. Энэ нь болохоор юутай холбоотой байх боломжтой вэ гэхээр таны одоо бодож байгаа хүн чинь цаанаа гэр бүлтэй ч юм уу эсвэл ямар нэгэн ингээд энэ харилцаанд нээлттэйгээр ороод явах боломжгүй нэг ямар нэгэн юм асуудал гэх юм уу те шалтгаан бол энэ хүнд байгаа. Энэ харилцааг ингээд үргэлжлүүлээд байнга ингээд хосын хосууд болоод ч юм уу те цаашаа явхад ямар нэгэн одоо давах хэвээр орхих хэвээр шийдэх хэвээр зүйл бол энэ таны бодож байгаа хүнд юм уу эсвэл танд бас байгаа. Та бас тань дээр гарч ирж байгаа энэ оракл хүзрүүдээс харахаар энэ харилцаанд үлдэх үү эсвэл гарч явах уу ч юм уу те зүгээр ингээд орхичих уу гэдэг талаас маш их хэрэгэлзээ тодорхойгүй байдал айдас ч юм уу те шийдэж чадахгүй нэг ийм нөхцөл байдалд бол орсон байгаа даа. Үнэхээр энэ харилцаанд ингээд байх нь таны хувьд маш сэтгэл таатай хүссэн бүхэн чинь энд байдаг ч гэсэндээ ямар нэгэн одоо шийдэх боломжгүй таны ингээд өөрөөсөө энэ харилцаанд оролцоод тэ шийдэх боломжгүй ямар нэгэн зүйл бол энд байна гэж ингэж гарч ирж байна. Нөгөө хүний чинь хувьд ч гэсэндээ ер нь маш их юм тунгааж байгаа бодож байгаа сонголт хийх тал дээр ч юм уу эсвэл энэ одоо цаг үеийг тэ хэрхэн давж гарах вэ гэдэг тал дээр ч юм уу энэ хүний маань өөрийнх нь хувьд маш юм сорилттой цаг хугацаа бол өнгөрч гинөө гэж л харагдаж байна. Магадгүй энэ хүн танаас одоохондоо холбоогоо бүрэн таслаад гараа явцсан ч юм уу тэ ерөнхийдөө одоо SNS дээр таныг блоклсон ч юм уу эсвэл ер нь ингээд нэг тийм харилцаа чинь бол яг юм холбогдож байгаа анх энэ нөхцөл байдал маань гэгээлэг байсан шиг тийм яг одоо бол биш байгаад байна л да. Энэ хүн магадгүй харилцаагаа эргэж харах шаардлагатай эсвэл ингээд өөрийнхөө амьдралд байгаа тэр нэг асуудлуудыг шийдэх шаардлагатай ч юм уу тийм төр зур өөртөө амралт өгөх энэ харилцаанаас амралт авах ч гэх юм уу тийм түр гарах шаардлага бол энэ хүн байна гэж ингэж үзэж байна. Тэгээ таны хувьд болохоор үйлдэл хийгээд энэ харилцааг ингээд авч үлдэхийг хүсэж байгаа ч гэсэндээ
нэг тийм сэтгэлийн мухарт гэх юм уу цаана гэх юм яг юм тодорхойгүй нэг тийм харанхуй шүүн ингээ ганцаараа алхаж байгаа юм шиг хинж танд туслах хүн байхгүй юм шиг юм мэдрэмжийг илүү их мэдрээд байна л да. За тэгээд таны одоо тал дээр болохоор энэ өсөж байгаа сар бол гарч ирсэн байна. Эндээс харахаар таны хувьд те одоо ингээд одоо өөрийн чинь энерги гэх юм уу, эмоц чинь гэх юм уу те зүрх сэтгэл чинь ер нь бол энэ харилцаанд илүү их үйлдэл хийж дараагийн алхам руу шилжийе. Энэ хүнийг өөрийг хүлээх хэрэггүйгээр би ингээд бас алхам хийх хэрэгтэй юм болов уу гэдэг талаас нь нэг тийм бодол мэдрэмж төрөөд яахаа мэдхгүй ингээд айгүйх эргэлзэж эхэлж байгаа, эргэлзээд байгаа тийм. Энэ хүнийг ингээд алдчих үедээ ч юм уу тийм ийм нэг хамгаалалтгүй юм шиг мэдрэмж бас тань төрж ирэх боломжтой болохоор утж байна л да. Нөгөө хүн чинь бол эсрэгээрээ харин илүү тайвнаар бодож тунгааж яаж энэ нөхцөл байдлыг хоёр биендээ ашигтайгаар эргүүлэх вэ ч юм уу тийм гэдэг талаас нь айгүйх ингэж бодож тунгааж байгаа байдал бол гарч ирж байна. За тэгвэл та хоёрын харилцаанд өнгөрсөнд юу болсон бэ? Яагаад одоо ингээд би биегээ эргэж ирэх үгүй юу гэж асуух энтэй байдалд хүрсэн байгаа вэ гэдгийг үзэрнүүд дахиж дэлгэж харъя. За та хоёрын харилцаа одоо ингээд зогсоход юу нөлөөлсөн бэ гэхээр хин нэгний чинь хувьд энэ харилцаанаас түр завсарлага авахгүй болохгүй ч юм уу тийм нөхцөл байдал бол үүссэн. Энэ харилцаа ингээд тэр чигээрээ үргэлжлэхэд бол ямар нэгэн саадтай зүйл бол та хоёрын дунд үүссэн. Энэ нь болохоор ямар нэгэн эд хөрөнгө эсвэл сургууль соёл, газар оронтой холбоотой асуудал ч юм уу тийм нүүдэл судалтай холбоотой асуудал ч юм уу ямар нэгэн хоёр өөр замын хоёр тишээ ингэж явах ёстой замыг сонгох ёстой тийм нэг цаг хугацаа та хоёрын дунд ирсэн гэж бол харагдаж байна л да. Илүү их юм хайр дурлал гэхээс илүүтэйгээр тийм өөр зүйлийг илүү чухалчилж гэх юм уу өөр зүйлийн төлөө сонголт хийх шаардлагатай тийм цаг үе бол та хоёрын дунд ирсэн. Тийм учраас энэ харилцаа бол төрдөө хоёр тишээгээ болох ч юм уу тий. Одоо ингээд хоёр өөр замыг сонгоод хоёр өөр талд явж байгаа гэсэн зүйл бол харагдаж байна л да. Хин нэгэн чинь гадагшаа явах ч юм уу эсвэл хин нэгэн чинь өөр тишээ явах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар та хоёрын хооронд ингээд зай гарсан. За энэ одоо гарсан зай гэх юм уу өөрчлөлтийг та хоёр хүлээн зөвшөөрөхгүй бол яач юм болохгүй хүлээж авахгүй болохгүй гэх юм уу хүлээж авсан нь илүү ингээд өөртөө чинь амьдралд таатай гэх юм те сонголт байсан гэж бол харагдаж байна л да. Энэ байдалтай холбоотойгоор та хоёрын хувьд болохоор маш их юм стресс гэх юм уу те харилцаанаасаа онцгүй мэдрэмжийг бол авж байгаа. Буцаад ингээд эргээд харилцаагаа үүсгэхийг хүсэж байгаа ийм энерги бол тодорхой болоход гарч ирж байна. За тэгвэл харилцаанд чинь үүсээд байгаа саад бэрхшээл юу юм бэ гэдгийг бол харцгаая. Саад бэрхшээлийг хэрхэн давах вэ гэдгийг нь бас давах боломж байна уу гэдгийг нь бас харъя. Саад бэрхшээл яг харилцаа чинь бол ингээд цогтаа байж болохгүй ч юм уу те жоохон ингээд холдохгүй бол хоёр ч болохгүй болсон ч гэсэндээ та хоёрын хувьд энэ нь өөрсдийн чинь хувь хүмүүсийн чинь хувьд гэх юм уу илүү хүсэлтийг илүү их одоо сайжрах энэ боломжийг бол авчирж ирж байна. Өөрийнхөө тэр дотор байсан гэрлийг сонсох ч гэдэг юм уу те цуг байхдаа харж чадахгүй байсан сайн сайхан зүйлсээ холдоод илүү харж чадж байгаа. Гэхдээ та хоёрын хувьд бол буцаж эргэж нийлэх хүсэл сонирхол бол маш өндөр байгаад байна. Гэхдээ одоо ямар нэг юм хязгаарлагдсан тэ нөхцөл байдлаас болоод буцаж ирэхэд гэх юм уу тэ маш их юм хүндрэлтэй зогсон байдал бол энд гарч ирж байна л да. Энэ нэг талаараа яг юм хувь хүний төлөө өөрийнхөө төлөө хийсэн үйлдэл ийш очмоор байгаа боловч эндээс давж гарч чадахгүй. Түр бүх зүйл ингээд зогссон байгаад байгаа тий дууссан байгаад байгаа.
гэсэн юм ясчулал гарч ирж байна. Тэгэхээр цаад гэхээс илүүтэйгээр одоо хувь хүнийхээ өөрсдийнхөө тэ сонголт өөрсдийнхөө одоо амьдралд хийх ёстой зайлшгүй үйлдэлүүд зайлшгүй сонголтуудын одоо үндсэндээ ингээ хоёр тийшээ төрдөө болцсон байгаа байдал бол харагдаж байна. За тэгээд нөгөө одоо асууж байгаа тэ хүн маань энэ харилцаанд ингээ буцаж ирэхийг хүсэж гин үү гэдгийг харъя. Буцаж ирэхийн тулд ямар нэгэн тодорхой үйлдэл хийхээр төлөвлөж гин үү хичнээн одоо нөхцөл байдал хоёрыг зогсооч байгаа гэсэндээ үйлдэл хийхийг тэр хүн маань хүсэж гин үү гэдгийг за 3-ын сэлэм 6-ын сэлэм 5-ын сэлэм гарч ирж байна. Тэр эргэж ирэх үү гэдэг тал дээр бол маш их эргэлзэж байна. Энэ харилцаанд гэхдээ та хоёрын дундуур өөр хин нэгэн ч юм уу те 3 дахь тэгэхэд ч юм уу те та хоёрын дунд бол байсан байж магадгүй. Үүнээс үүдэлтэйгээр зайлшгүйгээр хоёр жишээгээ болгох шаардлагатай болсон ч юм уу те. За нөгөө хүний чинь хувьд илүү одоо нөгөө хүний хүнтэй харилцаа нь илүү урт хугацааных байсан ч юм уу эсвэл удаан хугацаанд байсан ч юм уу тийм учраас тэр харилцаагаа илүү авч явахгүй болохгүй. Ямар нэгэн байдлаар энэ хүн маань айгүй их юм зөвхөрсөн байдалтай тэгээ өөрийнхөө юм зүрх сэтгэлийг сонгож чадахгүй байдалтай байгаа харагдаж байна л да. Энэ сонголтыг хийн гэдэг нь энэ хүний хувьд маш хэцүү. Одоо энэ chariot шигтэй ингээ маш хурднаар өөрийнхөө одоо хүсэл тэмүүллийн төлөө зорилгын төлөө урагшлаад ингээд яваад ичмээр байгаа боловч үүнийг таслан зогсоож байгаа ямар нэгэн одоо зүйлс шалтгаанууд холдуулж байгаа шалтгаанууд тий хоёр тишээ эсвэл та хоёрыг одоо хоёр тиш нь ингэж явуулж байгаа нүүд суусан ч юм уу за өөр хүн байхгүй байлаа гэж бодоход нүүдэл суудал ч юм уу эсвэл тий зайлшгүй эндээс ингэж холдохгүй бол болохгүй юм нөхцөл байдлыг бол үүсгэсэн. Тэгээ буцаад энэ одоо өөр дээр чинь буцаж ирнэ гэдэг сонголтыг хийх нь энэ хүнд маш их одоо ийм эрсдэлтэй гэх юм уу те том эрсдлүүдийг дагуулж байгаа учраас яг шууд өөрийг чинь сонгоод гэх юм энэ харилцаагаа сонгоод буцаад ирнэ гэдэг нь энэ хүний хувьд маш төвөгтэй гэж бодол гарч ирж байна л да. Тэгэхээр энэ хүн маань өөрийг чинь яагаасэ гэж хүсэж ийн вэ? Өөрөөс чинь юу хүсэж ийн вэ гэдгийг харъя. Дахиад world хүзэр маань түрүүнд бас энэ ч world гарч ирсэн. Ерөнхийдөө хичнээн одоо юм одоо аз жаргалтай сайхан харилцаа байсан ч гэсэндээ энэ хүн маань төрдөө өөрөөс чинь бол зайгаа авахыг, холдохыг гэх юм уу те хүсэж байна. Төрдөө ингээд хол байхыг бол хүсэж байгаа байдал бол харагдаж байна. Өөрийгөө тусгаарлахыг нэг талаараа жоохон илүү их ингээд хайр дурлалынхаа гэх юм уу энэ харилцаан дээрээ төвлөрөөд ахаар зүрх сэтгэлнийг өөх шархлаад байгаа учраас өөрийнхөө ингээд хийх ёстой бусад зүйлс дээр илүү их анхаарлаа хандуулж те энэ өөртөө тавьсан зорилгынхоо төлөө бол илүү урагшаа явъя. Хэрвээ энэ харилцааг бодоод ингээд байх юм бол одоо энэ хайцнаас гарч чадахгүй юм шиг төгжигдсэн юм шиг те ийм мэдрэмжийг ингээд аваад маш хэцүү байгаад байна. Тийм учраас төрдөө энэ харилцаагаа ингээд зогсоосон төрдөө ингээд пауз авсан нь те зүгээр юм шиг байна гэсэн ийм зүйлийг бол өөрөөс чинь бол хүсэж байна. Харилцаандаа одоо харилцааныхаа талаар ингэж бодож байгаа байдал бол харагдаж байна. За тэгээ хамгийн сүүлд болохоор энэ хүзэрнийхээ ард байсан мессежийг бүгдээрээ харцгаая. За энэ дээр маань болохоор ер нь айгүй бол ийм нэг ширхэг зүрхнээс маш олон ийм олон зүрхнүүд салбарлсан эндээс нь цэцэг ургасан нэг ийм тий ийм баян тансаг юм уу хайраар дүүрэн зургтай одоо хүзэр бол гарч ирсэн байна л да.
Энэ нь одоо юуг илэрхийлж байгаа юм бэ? Артлынхын мессежийг бас ингэж уншаад харахаар ер нь одоо ингэж та хоёрын хувьд те харилцаанаасаа төр хин нэг нь гарч явсан ч юм уу, төрүүлж гарч явсан хин нэг нэгэ тухайн хүнийгээ ч юм уу шүүмжлэх нөхцөл байдал ингээд зайлшгүй та хоёрыг холдуулах шаардлагатай болцсон байх үед те хин хинийгээ шүүмжлэх ч юм уу те чиний буруу миний буруу ингэж явахгүй байсан бол болох байсан штэ гэдэг ч юм уу, ийм нэг шүүмжлэлийг үүсгэх нь харилцааг чинь улам юм аз жаргалгүй болгоод байна. Эсвэргээрээ биегээ илүү ингэж хайрлж хүлээн зөвшөөрч те энэ цэцгийг авахын тулд тэр хүн явсан юм бол тэрийг автлан магадгүй ард нь одоо ийм дэмжлэг болж тэр хүнийг илүү сайн сайхан байгаасаа гэж хүсэх ч юм уу те хүлээн зөвшөөрөх юм бол үнэхээр энэ харилцаа одоо энэ хүрээд ингээд төрдөө пауз авч байгаа мэнэ гэдгийг нь хүлээн зөвшөөрөх юм бол магадгүй та хоёрын хин хинтний чинь зүрх сэтгэл илүү амар тайван болж те нөхцөл байдал одоогийн бодож байгаа шиг хэцүү биш. Арай ингээд уужуу тайван амар тайван болж ингэж өөрчлөгдөх боломжтой гэдэг ийм утгыг агуулсан хүзэр бол гарч ирсэн байна. Тэгээ эндээс харахад болохоор ер нь тэр хүн бол яг одоохондоо тий дүгнэж эхлэхэд бол эргэж ирэх боломжгүй чадахгүй болвол биш гэхдээ боломжгүй байгаа тань. Тийм учраас төрдөө харилцаандаа ингээ пауз авахыг хүсэж байна гэсэн мессежийг бол энэ хүмүүс өгч байна. Хичнээн өөрийн чинь зүгээс ингээд идэвхтэйгээр үйлдэл хийх ч юм уу, энэ хүний хүлээх ч юм уу, өөрийгөө илэрхийлээд байгаа боловч илэрхийлээд байж магадгүй ч гэсэндээ тэр бүхэн чинь энэ хүнийг магадгүй заримдаа жоохон хэцүү байдалд оруулах гэх юм уу те. Өөрийнхөө урт төцөл төвлөрч чадахгүй болох ч гэх юм уу. Ийм одоо нөхцөл байдалд хүргээд байдаг байж болох юм аа гэсэн юм мессежүүд бол гарч ирж байна. За тэгэхээр эхний сонголтыг хийсэн хүмүүсийн маань мэрэг энэ хүрээ дуусж гин. Тэгээд хэрвээ та төсөл хүртэл үтсэн бол 3 ширхэг цэцэг, за 6 ширхэг зүрхний эможи сэтгэл хэсэгт үлдээгээрээ таны хүлээж байгаа бодож байгаа тэр хүн чинь өөрөө хүсч мөрөж байгаа зүйлийг биелүүлээд болсон гэсэн цаг үедээ буцаж энэ харилцаандаа эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. За ингээд мэргийг маань энэ хүртэл хүлээж авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэг тавтай морил ингээд та бүхэн маань энэ хүзрийг юм уу эсвэл ордын хожлуугаар сонголтоо хийж орж ирсэн байх учиртай. За ингээд та хоёрын харилцааны одоогийн нөхцөл байдал болон те би биегээ ямар хуу одоо байдлаар мэдэрч чинь ер нь юу гэж өөрсдөө хардаг вэ гэдгийг бол харъя. За ингээд хүзрнүүдэд дэлгэе. За одоогийн нөхцөл байдал болон та хоёрын те би биегээ юу гэж хардаг вэ гэдэг талаас нь хүзрнүүд бол дэлгэж харлаа. За эндээс харахад маш юм сонирхолтой хүзрнүүд бол гарч ирсэн байгаа даа л да. Та хоёрын энергийн хувьд бол маш юм өөр хүмүүс бол байна. Магадгүй энэ одоо бичлэгийг үзэж байгаа хүний хувьд айгүй юм залуу эмэгтэйлэг эсвэл тийм хөнгөн энергитэй төрлийн хүн байгаад байна. Залуу энергитэйч гэх юм уу те. Таны асууж байгаа хүний хувьд илүү юм хашир яг юм өөрийгөө бүрэн дүүрэн харуулдаггүй ч юм уу, жоохон танаас илүү ингээд настай ч юм уу те. Одоо насны хувьд арай зөрүүтэй ахмад ч юм уу, ийм төрлийн эсвэл ямар нэгэн зүйл дээр хайр дурлалын харилцаан дээр ч юм уу дадлага туршлага өндөртэй ийм хүн маш юм хоёр өөр энерги бол харагдаж байна. Тэгэхээр та хоёрын харилцаа ямар байсан юм бэ? Эхлэл нь ямар байсан юм бэ? Нөхцөл байдал яаж өөрчлөгдөж одоо энэ хурж ирсэн юм бэ гэдээ ингээд харахаар ер нь бол ийм өөрийн чинь гинэн цайлган хөнгөн хөөхдлөх ч юм уу те энэ энерги бол энэ байдалтай гаднаасаа харахад ч гэсэн таны зан чанар дээр харагдчихэдэг энэ зүйлс энэ хүнд маань маш их таалагдаж таныг бүр айгүй хоргоож араас чинь гүйж аваад ер нь бол харилцааг бол бүтээж байжээ. Ер нь магадгүй та хоёрын хувьд дундаа юм ижлэгэн таньдаг найзтай ч юм уу эсвэл нэг юм бүлгэм нэг ажлын газар нэг юм бөөнөрөө хамтдаа олуулаад байдаг бүлгэм дотор танилцсан хоёр хүн ч юм уу бие биегээ удаан хугацаанд харж байгаа тань руу ингэж үйлдэл хийж эхэлсэн ийм харилцаа бас байх боломжтой байна. Тэр тань руу маш их мессеж бичсэн таныг ингэж одоо юу гинтэй одоо өдөж хоргоосон ч юм уу те ийм зүйлс бол та хоёрын дунд бол байжээ. Таны ийм нэг өөртөө ихтэй идэвхтэй те ийм байдал чинь бол энэ хүнд маш их таалагдсан гэж бол
харагдаж байна. За энэ хүн маань болохоор ерөнхийдөө ямар хуу төрлийн хүн юм бэ гэхээр магадгүй ингээ хайр дурлалын тал дээр маш их одоо туршлагатай тий олон удаа үргэлжижсэн ч юм уу эсвэл хүнтэй ер нь яаж харилцах вэ гэдгийг бол мэддэг болсон ийм төрлийн хүн бол байгаа тань л да. Тэгээд магадгүй өмнө нь тий олон удаа тийм амжилтгүй хайр дурлалын харилцаанд орж исэн ч хүн байх боломжтой. Ер нь ингээд юмд айгүй юм ухаалаг хандах гэж за ер нь өөрийнхөө үйлдэл бүхнийг маш их юм хяндаг төрлийн хүн бол байгаад байна. Тэрүүгээрээ ч дамжуулаад ч гэсэндээ өөрөө ерөнхийдөө жоохон юм нэг тагнуулч маягийн гэх юм уу те юмыг ингээд тагнаж тандаж хараад ер нь хинтээ хэнийг яаж одоо хэрхэн өөрийнхөө гарт оруулах вэ ч юм уу эсвэл юу гэдэг хэрхэн энэ хүнтэй харилцаагаа амжилттайгаар ингэж үргэлжлүүлэх вэ гэдгийг бол маш сайн мэддэг ийм төрлийн хүн бол байгаад байна. Магадгүй энэ хүний амьдралд дуусгаагүй харилцаа одоо хүртэл гэх юм уу та хоёрын харилцаа ингэж өрнжөөх үед хүртэл байсан байж магадгүй. Давхар харилцаа эхлүүлсэн хүн ч байж магадгүй таны энэ асууж байгаа хүн чинь бол ер нь юм өөрийгөө гэх юм уу өөртөө юм нэг асуул илүү цаг гарах юм бол тэрийг айгүйх ингээд ашиглаждаг те харилцааны тал дээр ийм төрлийн жоохон ийм яг жинхэнэ өөрийгөө жоохон харуулдаггүй цаанаа ийм юу гэж бодож байгаагаа ч гэсэндээ жоохон илэрхийлдэггүй нэг тийм хүн болгонтэй сайхан харилцдаг ч юм уу эмэгтэй хүн болгонтэй сайхан харилцдаг ч юм уу эсвэл эрэгтэй хүн болгонтэй ингээд дотн юм шиг найз болох гэдэг юм шиг ч юм уу те харилцаа үүсгээд байдаг ийм хандлагатай хүн бас байж болох юм. Энэ хүн маань онцлог нь юу вэ гэхээр гадна талаасаа харахад бол айгүй юм өөртөө ихтэй магадгүй айгүй ганган хэнцэр юмд юм нухацтай заримдаа бүр юм нэг айгүй удаан ч юм шиг те айгүй хитрхи юм бодолтой ч гэх юм уу те хөдөлдөг ийм төрлийн хүн бол байгаад байна л да. Ялцчгүй жоохон өөрөөс чинь энэ интлиг уу их чинь гэж бодох юм бол өөрөөс чинь насаар ахмад насаар дээшээ ийм төрлийн хүн байгаад байна. Тэгээд энэ хүн маань ер нь юм гэлцэл зүйл гэх юм уу гой ганган зүйл гой эмэгтэй хүн гой эрэгтэй хүн ч юм уу тийм сайхан зүйлд бол айгүй их татагддаг хүн бол байгаад байна. Гой идэх юм ч юм уу нэг тийм баргийн хүний сонирхдаггүй газар очиж үсхийг хүсдэг ч юм уу юм нэг бас нэг зарим талаараа хэлэхэд юм онцгой төрлийн хүн байх боломжтой бол харагдаж байна л да. Магадгүй та хоёрын хувьд хамтдаа нэг юм гадагшаа ч юм уу те халуун орн руу өвлийн үйлрэлд аялсан ч биш магадгүй юм шиг харагдаад байна ер нь. Айгуу тийм онцгой сонин содон мэдрэмжийг хүнд төрүүлэх дуртай ийм төрлийн хүн бол байгаад байна. За тэгээд таны хувьд ерөнхийдөө ямар хүн юм бэ? Таныг те та энэ харилцаанд ер нь ямар байдлаар өөрийгөө илэрхийлж байсан юм бэ гэд харахаар зарим зүйл дээр гэх юм уу энэ хүний одоо ингээ тгий тийшээ явъя гэхэд та ингээ дотроо жоохон асуултын тэмдэгтээ явах уугүй юу инхүү тэхүү яах вэ гэсэн тэмдэгтээ байсан ч гэсэндээ тухайн үед ингээ зөвшөөрөөд байсан яагаад ч юм те энэ хүний арга мэхэнд айгүйх ороод байсан ч юм эсвэл энэ хүний тэр ингээд өөрийгөө авч явж байгаа байдал ч юм уу өөрийгөө илэрхийлж байгаа өөрийг чинь өөртөө чи харилцаж байгаа байдал маш юм сонирхлыг чинь татаад энэ хүнд нэг ингээд нэг бууж өгөөд исэн гэх юм уу энэ хүн яг айгүйх ингээд дагаад зөрчилдөж чадахгүй гэх юм уу те байгаад исэн юм шиг ийм зүйл бол харагдаж байна л да. Таны хувьд болохоор энэ хүн юм нэг айгүй нууцлаг онцгой юм шиг хүн санагдаад байсан. Тийм учраас та ингээд өөрийгөө жоохон ингээд уг нь нэг тийм өөрийгөө дийлгэж ингэдэггүй мөртлөө энэ хүнд яагаад ч юм ингээ өөрийгөө айгүйх дийлгээд энэ харилцаа нэрээ ингээд амжилттай явчих юм шиг үстэй ингээ явах юм шиг байна ч юм уу те. Юу ингэж ер нь яг л энэ харилцаанд ороод үзье энэ харилцааг ингээд яг хосын харилцаа хүртэл нь аваад яваад үзье ч юм уу гэсэн нэг тийм хүчтэй энерги хүчтэй бодлол тэд төрөөд исэн байна. Ер нь энэ харилцаанд байхдаа маш юм зоригтой өмнө байснасаа илүү зоригтой үйлдэл хиймтгий одоо идэвхтэй ч гэх юм уу те ийм болоод исэн бол харагдаж байна. Ер нь энэ харилцаатай ингэж энэ харилцаанаас энэ хүнээс ч юм уу айхгүйгээр нүүр тулаад
ямар нэгэнтэй боддоор ийм зүйл болгож үзье гэсэн бодол бол таны хувьд айгүй ийм хүчтэй байсан бол харагдаж байна. За тэгээд үргэлжлээд та хоёр ингэж харилцаад явхад бол юу болсон юм бэ гэхээр энэ хүн таныг айгүй их ингэж хинсэн ч юм уу те ингээ тэгж болохгүй ингэж болохгүй эсвэл инг тэг гэдэг ч юм уу жоохон захирангүй байдлаар тантай айгүй харилцсан юм шиг бол харагдаж байна л да. Таны хувьд болохоор тэр байдал нь тань ингээ жоохон төвөгтэй санагдаад өөрийнхөө эрхчлөөтэй байж чадахгүй юм шиг санагдаад ч юм уу те маш их юм ганцаардлыг мэдрэх болсон түүнээс болоод харин энэ хүн маань болохоор яг л одоо бүх зүйл миний гарт байна гэж байгаа юм шигээр ерөнхийдөө одоо их тийм түрэмгий байдлаар ч юм уу те ашиглаж исэн байдал нь та хоёрын одоо харилцааны саад бэрхшээл гэх юм уу те нэг тийм туулахад хэцүү үйл явц цаг үе те болж хувирсан гэж бол харагдаж байна л да. Анх нөгөө нэг өөртөө чинь харилцаж ирснаасаа жоохон ингээд өөрчлөгдөөд нэг юм маш их тодорхойгүй байдлын хүн маань их гарч эхэлсэн байна. Энээс болоод ингээд харилцаа маань жоохон хагарал үүсэх гэх юм уу те тодорхойгүй болох магадгүй таны ингээд төрдөө энэ харилцааг зогсооё гэсэн юм шийдвэр гаргах бас тэ шалтгаан чинь болсон байх боломжтой л харагдаж байна. Өөрийнхөө жинхэнэ нөгөө нэг нуугаад байсан өөрийгөө энэ хүн маань хизээ нэг өдөртэй харилцаан дээрээ ил гаргасан. Тэр нь магадгүй тань red flag одоо нөгөө анхаарах ёстой асуудал, анхаарч авч хилцэх ёстой зүйл болж хувираад эндээс ихсүүлээд та нэгэн юм төр энэ харилцааг зогсоох ч юм уу харилцааг ингээд дуусгах шийдвэрийг таны одоо зүгээс төрүүлж гаргасан байх магадлал бол маш ихээр бол тодорхойгоор бол харагдаж байна. Энэ хүнтэй ингээд харилцаагаа үргэлжлүүлэх хүн зөв буруу юу те энэ хүний наана ингэж гаргаж байгаа халуун найрсаг онцгой гэх юм уу сонь содын зан чанар нь үнэхээр үнэн үү гэдгийг та ингээд жоохон сэжгэлж гэх юм уу те харж эхэлсэн гэж ингэж харагдаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд та хоёрын өнгөрсөнд чинь яг юу болсон юм бэ гэдгийг жоохон дэлгэрэнгүй харьяа. За 8-ын сэлэм, 5-ын сэлэм нар болон temperance газар гарч ирж байна. Цаавс гэсэн газар гарч ирж байна. Fish дахиад би зянгээд за дандаа их аркан хүзэрнүүд гарч ирж байна л да. Тэгэхээр энэ одоо мэргийг үзэж байгаа, асууж байгаа те таны хувьд болохоор энэ харилцаа таны амьдралд айгүй юм том чухал ойлголтыг гэх юм уу? Хосын харилцаан дээр чухал том ойлголтыг танд бол авчирсан ийм харилцаа бол байгаад байна. Ер нь таны хувьд гэх юм айгүй юм энэ харилцаанаас эхэндээ юм аз жаргалыг мэдэрч ирсэн боловч чиг сүултээ айдсыг гэх юм уу мэдрээд эхэлсэн ч юм уу те ямар нэгэн байдлаар юм эрх чөлөөгүй сэтгэл зүйн хувь жоохон юм дарамттай ч юм уу болж эхэлсэн. Энэ харилцаа чинь эхэндээ байсан шиг юм нэг хайр халамж болцоо гэдэг зүйлс нь жоохон явандаа нэг тийм токсик болж хувирсан юм шиг бол харагдаж байна л да. Таны мэдгүй байсан зүйлстэй ерөөсөө төсөөлж байгаагүй зүйлсийн харилцаан дээр гарч ирсэн ч юм уу тухайн хүмүүс маань яг юм өөрийнхөө зан чанарыг гаргаад айгүй юм
өрсөлдөгч маягаар гэх юм уу те харилцаанд хандаж эхэлсэн таныг эсвэл өөрийнхөө айгүйх байлгах гэж удирдах гэж зүтгэсэн ч юм уу те зарим зүйлсийг ингээд мөнгөөр шийдэх гэж оролцдог байсан ч юм уу энэ эдгээр зүйлс нь бол таны хувьд маш юм хэцүү байдлыг хэцүү одоо хамт байхад маш юм хэцүү төвөгтэй байдлыг бол үүсгэсэн байна. Харин энэ харилцааг одоо ингээд төрдөө зогсооцсон байгаа нэсрэгээр таны хувьд илүү юм таатай гэх юм уу те амьдралын сайн сайхныг ингээд бидэрж байгаа юм шиг тийм зүйлс бол харагдаж байна. Гэхдээ энэ харилцаанаас гэх юм уу магадгүй те 100% нөгөө хүний гаргасан хандлагаас үүдэлтэй гэхээс илүүтэйгээр та хоёрын хамтдаа бүтээж ирсэн зүйлс чинь ч юм уу хамтдаа одоо үүсгэсэн одоо энэ харилцаа чинь барилга байлаа гэж бодоход ингээд дэш нь өсгөөд бариад явхад болохгүй бүтэхгүй тоосхнуудыг дунд нь маш ихээр өрснөөс болоод ч юм уу те энэ харилцаа нэг тийм дахин нураагаад шинээр барихгүй бол болохгүй юм шиг тийм болсон. Энэ хэвээр байгаад ах юм бол те нэг юм магадгүй ингээд балгас олж хуурах ч юм уу те тийм онцгүй зүйл болж хуурах байсан байж магадгүй. Гэхдээ та хоёр энэ одоо барилгаа барьсан хамтдаа барьсан энэ байшингаа нурааснаар энэ харилцаа маань хин нэг нь энэ харилцаанаас явж хин нэг нь эрхчлөөтэй болж илүү их одоо нөгөө энэ харилцаа маань юу байсан бэ гэдгийг илүү ойлгоход ухаарахад гэх юм уу чухал нөлөө үзүүлжээ. Гэхдээ та хоёрын хувьд одоо энэ дээр чөтгөр гэж хөдөлсөртэй утга дүйдэх үзэр бол гарч ирсэн байна л да. Ерөөсөө хин хинийгээ сэтгэл зүйн хувьд гэх юм уу зүрх сэтгэлээсээ бол явуулж чадаагүй боддог ямар нэгэн байдлаар тийм ингээд алсуураа татагтаад байдаг ч юм уу энэ хүн эргэж ирээсээ дахин энэ харилцаагаа шинээр барья гэдэг ч юм уу тийм нэг юм нэг л ингэж дуусгах чадахгүй байгаад байдаг юм зүйлсийг бол мэдэрдэм байна. Гэхдээ энэ дээр болохоор Ленорман хүзэр дээр маань юу гарч ирсэн бэ гэхээр энэ Авс гэж ийм хүзэр гарч ирсэн. За энэ хүзэр маань болохоор ерөнхийдөө ийм хувь тавилангийн одоо кармик гэх юм уу те энэ харилцаа болвол ингээд та хоёрын донд үүсэх ёстой байсан, эндээс сурах ёстой зүйл та хоёрт байсан учраас ингээд үүссэн. Харин эндээсээ хэрхэн яаж суралцаж тэрийг давж гарах вэ гэдэг чинь та хоёрын одоо энэ ертөнцид энэ одоо төрж байгаа амьдарч байгаа тэ цаг үедээ ухаарах хэрэгтэй зүйлс чинь юм аа. Энийг хэрвээ ингээд илүү ойлголцоод тэ токсик биш байдлаар гэх юм уу эхэндээ токсик байж бол тэрийгэ даваад гарч чадах юм бол энэ харилцаа эсрэгээрээ урт хугацааны гэх юм уу те ийм эрүүл харилцаа болж гарч ирэх боломжтой гэж харагдаж байна л да. Гэсэн хэдиж та хоёрын хувьд болохоор жоохон ийм учраа болохгүй гэх юм яваад байгаа. Уг нь ингээд үргэлжлүүлмээр те цаанаасаа ингээд хамт баймаар юм шиг боловч цуг байгаараа ингээд ерөөсөө цуг байж болдоггүй те. Ийм байдал бол та хоёрын харилцаанд бол байгаад байна. Саад болоод байна. Энийг шийдэх ёстой те. Энэ нэг кармик ямар нэгэн зүйлийг та хоёр шийдэх ёстой. Ийм зүйлс бол байна гэж ингэж хэлж байна. За тэгэхээр энэ хүмүүс маань ер нь харилцаанд цаашдаа яа гэж бодож ийн вэ? Эргэж ирээ гэж бодож ийн үү? Ямар үйлдэл хий гэж бодож ийн вэ гэдгийг нь бол харъя. Олон хүзэр унжирсан учраас авахгүйгээр за зоосны сэлэм сэлэмний тамга за Queen of Pentacles Юусын сэлэм Page of Cups гарч ирсэн байна. Тэг ер нь бол энэ хүмүүс маань харилцаанд эргэж ирэхийг маш их хүсэж байна. Магадгүй ингээд өөртөө чинь хамтдаа тий дахин шинээр дорсомж бүтээе ч юм уу. Гэсэн хэдийч нөгөө харилцаанд чинь үүссэн байсан тий өмнөх жоохон юм дарк ч юм уу зүйлсийг хэрхэн яаж шийдэх үү? Эсвэл тэрийг дахин яаж үүсэхгүй байх вэ гэдэг дээр энэ хүмүүс маань яахаа сайн мэдэхгүй нэлээ ингээд эргэлзэж байгаа. Айж байгаа гэх юм те дахиад тийм нөхцөл байдал үүсчих үедээ гэдгээс болгоомжилж байгаа байдал бол харагдаж байна л да. Ер нь бол энэ хүмүүс те бит хоёр ингээд цаашдаа хамтдаа байх ёстой, хамтдаа байж иж яг ийм
харилцаан дээрээ ч юм уу те хүчээ нэгтгэж ингэж явж чадах хүмүүс юм байна. Маш юм нийлэмж сайтай гэдгийг өөрөө мэдрээд байдаг. Харин хэрхэн яаж тэр харилцаан дээрээ өөрийнх нь гаргаад идэх те тийм онцгой зан чанарыг дахин үүсэхгүй байх вэ? Дахин яаж юм гоё романтик анхны ингээд уулзчихсан шиг тийм зөөлөн байдлаар хүмүүнтэй харилцаагаа эхлүүлэх үү, үргэлжлүүлэх үү гэдгийг бол энэ хүмүүс маань айгу ингэж бодож тэр талаас нь ингэж одоо гайхна гэх юм уу яаж хийхээ мэдэхгүй те ингээд эргэлдэж байгаа байдал бол харагдаж байна л да. Өөрийн чинь юм гэгээлэг зөөлхөн халамжтай юм байдал бол энэ хүн маш их таалагддаг. Гэхдээ би бас юм өөрийнхөө байдаг тийм зарим сул тал гэх юм уу зан чанарыг бас заримдаа ингээ өөрчилж чадахгүй байж магадгүй учраас харилцаа маань ингээ дахиад амжилтгүй болчих үедээ гэдэг дээр бол энэ хүн бол айгүйх ингэж айж гэх юм уу те яаж хэрхэн яаж шийдэх үү яаж өөрийгөө дахин ингэж ойлгуулах уу гэдэг дээр бол айгүйх хэрэгэлцэж байгаа байдал бол харагдаж байна. Ер нь бол эргэж ирэхийг бол маш их хүсэж байна гэсэн юм зүйл бол харагдаж байна. За тэгэхээр энэ хүн маань өөрөөс чинь юу хүсэж ийн вэ? Яагасаа над руу үүдэл хийгээсэй ч юм уу эсвэл те эсвэл ер нь юу гэж хүсэж ийн вэ гэдгийг нь бол харъя. 8-ийн хаяг за wish card маань унжирсан байна. За 9-ийн сэлэм болон 6 of cups. Ер нь маш тодорхой гарч ирлээ л дээ. Өмнө нь байсан шиг тийм аз жаргалтай харилцаа үүсгэхийн тулд одоо хоёулаа ингээд хоорондоо үүсцэн байгаад байгаа хүндрэлтэй ойлголцолгүйтэй юм стресстэй, депресстэй маш юм хэцүү нөхцөл байдлыг ингээд хамтдаа ярилцаад ойлголцоод ингээд шийдъя. Хэрвээ бид хоёр ингээд нэг одоо бүхэл болж уусан шингэж мэдрэмжээ одоо үг хэлээ, үйлдэлээ ингээд тэнцүүлж балансалж чадах юм бол энэ харилцаа үнэхээр ингээд амжилттайгаар цааш нь үргэлжлэх болно. Өмнө нь бол ингээд миний хувьд ч юм уу те өөрийнхөө зүрх сэтгэлийг буруугаар илэрхийлээд байсан, илүү ингээд зарим зүйлс дээр илүү хатуу хандаад байсан ч юм уу. Ийм зүйлс байсан байж магадгүй. Гэхдээ харин цаашдаа хоёулаа баланстайгаар харилцаагаа ингээд авч явъя. Зүрх сэтгэлээ нээлттэйгээр бие биедээ илэрхийлж сурья те. Би ч гэсэн эндээс өөрөө хичээх болно гэсэн байдлаар өөрийг чинь ч гэсэндээ бас тийм байдлаар харилцаандаа хандаасаа гэж энэ хүн маань бол хүсэж байна гэж бол гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө та хоёрын хувьд болохоор шууд маш хурдан ингээд буцаад нийлчин гэхээс илүүтэйгээр бие биендээ ийм тодорхой хэмжээний орон зай үүсгээд бодох гэх юм уу харилцаагаа эргэж харахт нь хин хиндэ цаг хугацаа өгөө. Ингэжиж маш юм одоо те боддоор үннээр гэх юм те өөртөө харилцаа харж дүгнж баланстай цааш нь ингэж авч явах илүү итгэлцэлтэй баланстай юм харилцаа үүсгэхийн тулд жоохон бие биедээ цаг өгье. Гэхдээ хоёулаа хин тодорхой хэмжээнд ингэж өөрчлөгдөж энэ харилцаанд орж ирж чадах юм бол харилцаа маань илүү юм сайхан үргэлжлэх нэ гэдэг байдлаас нь нөгөө хүн чинь бол бодож байна. Эхний сонгосон хүзэрчин ч гэсэндээ харилцаагаа эргэж харах, зарим зүйлсийг өөрчлөх, өөртөө магадгүй зарим одоо зүйлсээр эргэж хараад би энэ дээр болохгүй байсан учраас энэ дээр өөрчлөлтий гэсэн байр сууриас хандаж эхлэх юм бол энэ харилцаа бол арай өөр те хүнд нөхцөл байдлуудыг давж гараад зорж байгаа тэр одоо эрүүл хосын харилцаагаа үүсгэх боломж ч нь бол байна гэсэн юм мэрэг бол гарч ирж байна. За тэгээд хэрвээ та төгсгөл хүртэлтэй энэ хүртэл мэргээ үтсэн бол 3 ширхэг ийм эрвэхний эможи үлдээгээрээ тэгээд таны хайр дурлалын харилцаа бодож байгаа хүлээж байгаа хүн чинь заавал эргэж ирэх болтугай гэж хэлээд мэргээ өндөрлөё. За дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За ингээ 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэгт тавтай морил. За та бүхэн маань энэ хүзрийг эсвэл ордны чөлөөгаа сонгож уншлагаа хэсэгт орж ирсэн байхаа гэж бодож байна. За ингээд уншлагатаа орцгоё. Тэгэхээр хамгийн эхлээд та хоёрын бие биегээ юу гэж боддог, харилцааг хэрхэн эхэлж исэн, одоогийн нөхцөл байдал юу тулгарсан гэх мэтчлэн те одоо ерөнхий нөхцөл байдлыг бол харьяа. Ингээд нийт одоо
нийт хүзрнүүдийг бол дэлгийа гэж бодож байна. За ингээд та хоёрын одоогийн нөхцөл байдал за яаж танилцсан ч юм уу те ерөнхийн одоо мэдээллийг бол хүзрнүүдээ дэлгэлээ авах гээд за эндээс харахад болохоор та хоёрын хувьд ер нь анх харилцаж эхлэхдээ ч юм уу анх танилцж байхдаа ч юм уу ер нь бол ингээд хосын харилцаанд орно ямар нэгэн юм те учир одоо хоорондоо бол ургуулнаа гэсэн ямар ч тийм сэжиггүй гэх юм уу ямар ч анханасаа шууд ийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо өнцгөөс ч юм уу те би ерөөсө харж байгаагүй гэсэн ийм мессеж орж ирж байна л тоо. Жишээ нь магадгүй та хоёрын хувьд ийм ажилтай холбоотой, сургуультай холбоотой байдал, сургууль соёлоор дамжуулж ерөнхийдөө нэг анги болж ч юм уу танилцж исэн. Анх бол зүгээр нэг ангийн хүүхэд эсвэл ажлын хүн эсвэл нэг тийм одоо сонирхдаг хоббигоор нийлсэн хүмүүсийн нэг ч юм уу гэс нэг ийм нэг өнцгөөс бол та хоёрын хувьд хардаг байжээ. Ер нь бигээ. Харин энэ хүн одоо таны асуулгаж байгаа те таны бодож байгаа энэ хүн маань ер нь танд айгүй ийм халамжтай гэх юм уу эсвэл таны дээдлийн албан тушаалын хүн ч байсан байж магадгүй ер нь ингээд мэдхгүй чадахгүй зүйлсийг чинь зааж өгдөг эсвэл ингээд хэцүү байгаа зүйл дээр чинь тусалдаг ч юм уу эсвэл ямар нэгэн тийм зүйл байхгүй бол зүгээр ингээд хамтдаа хайнуулж алхдаг ч юм уу тэ нэг тиймэрхүү байдлаар ерөнхийдөө харилцаа эхэлж исэн болов уу гэж бол эндээс харагдаад байна. Анх ерөөсөө юм төсөөлж байгаагүй байдлаар уулзаад тэр харилцаа ингээд төсөөлж байгаагүй тооцоолоогүй байдлаар ингээд үргэлжилж исэн гэсэн юм зүйл бол харагдчихээн. Тэгээ та хоёрын хувьд болохоор ерөнхийдөө энергийн хувьд ерөнхийдөө айгүй юм төстэй нэлээ юм буур суурьтай юмд уул суурьтай нухацтай ханддаг ийм төрлийн хүмүүс бол байгаад байна л да. Сэтгэлийн хөдлөөр ямар нэгэн зүйл хийдэг биш те ер нь ийм судалгаатай шинжилгээтэй баттай зүйлд бол итгэдэг гэх юм уу. Таны асуулгаж байгаа хүний хувьд бол ялангуяа илүү хийм бизнес талдаа сэтгэлгээ их сайтай, тогтвортой, юмыг юм удаан төвчээртэйгээр үргэлжлүүлэх чадвар өндөртэй, магадгүй юм багш ч юм уу, эсвэл бизнесмен нэг юмыгаа те ингээд маш удаан хугацаанд дахин давтан хийх чадвартай юм төрлийн хүн. Магадгүй тийм зүйлийг ингээд хийгээд үргэлжилж хийж ирсэн тэрүүгээрээ ингээд амьдрдаг те хүнд заадаг ч юм уу эсвэл юу гэдэг те юм юмыг зардаг ч юм уу нэг тийм мессежүүд бол орж ирж байна. Маш юм ухаалаг хүн ер нь. Таны хувьд гэх юм бол өөрт байгаа те цаг хугацаагаа бас ингээд сайн ашиглахыг зорддог. Нэг юм онцгой мессеж орж ирсэн нь усанд сэлдэг юм шиг. Усанд сэлдэг. Таны хувьд усанд сэлдэг, усын спортоор хичээлдэг. Эсвэл тийм далайтай газар удаан амьдарч исэн ч юм уу. Эсвэл далайтай газар турсан ч юм уу. Нуур, далай гэсэн мессежүүд бол айгүй хорж ирж байна. Тэгээд та болохоор юм зан чанарын хувьд өөрөө айгүй юм тайван, ажигч, нухацтай, сэжиглэнгүй гэх юм уу те юмд юм айгүй гинэн хонгор амархан итгэдэггүй тийм төрлийн хүн бол байгаад байна л да. Нэг талаараа энэ нь илүү эмгтээлэг гэхээсээ илүү эрэгтэйлэг энерги өндөртэй гэх юм уу те юмыг ингээд залж тооцоолж бодох логик сэтгэлгээ өндөртэй. Спортоор ялангуяа усын спортоор хичээлдэг төрлийн хүн ч байж магадгүй өөрийн чинь хувьд. Тэгээд өөрийн чинь өөр та хоёрын хувьд болохоор ингээд болзоонд явахтаа ч юм уу те нэг юм хүмүүс орой гоё юм гэрэлтэй гоё газар юу гэдэг тийм гоё газрыг сонгодог байсан бол та хоёр юм өдрөөр айгүйх болцдог байсан хүмүүс ээж магадгүй болцдог. Тэгээ өдрөөр ингээд яг юм нэг газар очиж идэж ууж суухтаа гол нь биш зүгээр юм гадуур салхинд алхах ч юм уу агаарт байгальд алхах ч юм уу тий зүгээр юм хотын өнгө үзэмжийг харангаа алхах ч юм уу нэг тийм байгаль гэхээс илүү тийм барилга байшинтай хот гэсэн зүйлс бол орж ирээд байна л да. Нэг тийм гэр хорооллын гудамж юм шиг тий. Тэгээ заавал тийм байх албагүй дээ зүгээр тийм хүмүүс байсан биш магадгүй юм шиг. За гэр хороолол гэхээр заавал Монгол гэхээс илүүтэй одоо юм жижигхэн барилгатай газрууд гэх юм уу өндөр ийм таун хаус дундуур биш зүгээр ийм жижиг барилгатай Итали эднэр байх юм бол ийм жижигхэн ийм дээр үеийн Европ байх юм бол тийм жижигэн дээр үеийн тийм хот винтэж юм хотуудаар ингэж хотын гудамжаар болцдог ч юм уу нэг тиймэрхүү мессежүүд бол айгүй хорж ирж байна. За тэгээд та хоёрын харилцаа яасан бэ гэдээ ингээд харахаар та хоёрын хувьд ингээд бигээ айгүй хүлээлгсэн юм шиг бол харагдаад байна л да.
яг ингээд хосын харилцаанд орох уугүй юу, орсон юм уу яасан те тэр нь ингээд жоохон тодорхойгүй. Ямар нэгэн та хоёрын харилцаанд бие биегээ хүлээлгсэн эсвэл ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй бол шинжлэхгүй болохгүй юм зүйлс та хоёрын дунд үүссэн. Айгүй мэдэхгүй байгаад байсан юм шиг хин уулзаад байгаа юм шиг, үерхэд байгаа юм шиг яваад исэн мөртлөнгөөсөө идэхгүй тодорхойгүй нөхцөл байдал маш удаан хугацаанд өргөжлээд нэг тийм хан дээр очиод гаццсан тэрнээсээ хаашаага яаж цаашаа ирэх вэ гэдг нь бол маш тодорхойгүй болсон учраас төр зүрийн ийм завсарлагтай харилцаанд авъя ч юм уу гэсэн ийм хандлага бол гаргасан байх боломжтой бол харагдаж байна. Тэгээд таны асуулгаж байгаа энэ хүн дээр чинь болохоор ямар нэгэн өөр тийшээ нүүсэн ч юм уу явсан ч юм уу энэ харилцааг зогсоох тэр шийдвэрийг энэ хүн маань төрүүлж гаргасан байгаа дээ. Таны асууж байгаа хүн та гэхээсээ илүүтэйгээр таны асууж байгаа хүн чинь харилцаандаа төр ингээд завсарлага авъя зогсооё гэсэн байдлаар хандлага гаргасан, шийдвэр гаргасан гэж бол гарч ирж байна. Энэ хүнд ингээд өөрт чинь хэлэхгүй байгаад байсан ямар нэгэн тийм нууц бас энэ хүнд цаанаа байсан байж болно. Нууц байсан байж болно. Маш ийм ухаалгаар авьяастайгаар гэх юм уу тэрийг нууж исэн байж бас магадгүй гэж бол гарч ирээд байна. Тухайн зүйлсийг ингээ мэддэгдүүлэхгүйгээр маш чадварлагаар гэх юм уу те ийм найртайгаар ерөнхийдөө ингээд харилцааг зогсоосон байх боломжтой энэ хүн маань. Яагаад гэвэл угаасаа өөрөө юм гүйлгээ ухаан сайтай практикалтай юмд ингээд хүн шингээ ханддаггүй. Өөрийн чинь хувьд ялгаагүй тийм хүн ч гэсэндээ энэ хүн маань илүү их өөрөөс чинь тийм чанараараа илүү тогтвортой. Магадгүй энэ хүн өөрөө өхрийн ордны хүн ч гэж магадгүй, материйн ордны хүн ч гэж магадгүй юм шиг бол санагдаж байна. Тэгэж энэ ингээд өөрчлөлтийг энэ хүн бол харилцаанд авчирч нүүсэн ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар нууц зүйл энэ хүний цаана те нуугдчихсэн учраас тэр зүйлээ илчлэгдэхээс өмнө юм эсвэл тодорхой хэмжээнд мэддэгдээд эхлэнгууд нь харилцааг орхисон, зогсоосон гэсэн юм мессежүүд бол орж ирж байна. За тэгвэл та хоёрын харилцаанд яг саад болж исэн зүйлс юу юм бэ гэдгийг дахин шинээр хүзэрнүүд дэлгээд харъя. Саад болж исэн зүйл саад болсон зүйл ч юм уу те харилцаа чинь амжилттайгаар цаашаа үргэлжлэхэд эндээс дахиад нөгөө нэг идэхгүй энерги гэх юм уу Knight of Cups те ийм нэг
бие болоод толгойных нь байрлал өөрчлөгдсөн. Яг толгой дотор нь л төсөөллүүд байгаад байгаа болохоос биш яг тэр нь ингээд бид боддоор амьдрал дээрээ ингээл да тэгээл да гэсэн байдлаар ерөөсөө гарч ирж чадахгүй айцтай илүү хажиглаж байгаа юм доктортой энерги ингээд илүү тодорхой харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ харилцааны саад гэх юм бол нэгдүгээр тодорхойгүй байдал идэх зүтгүүлгүй байдал ч юм уу те. Яг нэг та хоёрын хувьд тэр тухайн нөхцөл байдал тухайн нэг орон зай үүсэх үед л айгүй юм аз жаргалтай ингээ хамтдаа нэг цуг байх үедээ ч юм уу нэг тухайн нэг момент л айгүй ингээл яг хин хинийхээ төлөө юм шиг ингээл цаг хугацаа гаргаал уус нэгдээд гэдэг ч юм уу нэг ийм болдог боловч тэр чинь ингээ удаан үргэлжилдэггүй хизээ уулзах нь магадгүй тодорхойгүй ч юм уу те. Хизээ одоо энэ харилцаа ингээд тодорхой болоод нээлттэй болж ирэх нь тодорхойгүй ч юм шиг те. Нэг ийм саармаг нөхцөл байдал та хоёрын дунд айгүй өрнжээ. Энэ байдал чинь ерөөсөө энэ харилцааг үргэлжлэх юм уу гэдгийг бол хин чинь ойлгомжгүй байсараа байгаад ер нь бол өдий зэрэгт ингээд хүрэгцэн тэр хүн харилцаанасаа гараа явцсан. Тийм учраас эргэж ирэх юм болов уу юу гэдэг дээр өөрийн чинь хувьд ингээд гайхаад гэх юм те асуултын тэмдэгтээ үлдээд ингэж байгаа юм болов. Та хоёрын хувьд ингээ хэрвээ өөртөөхөө зүрх сэтгэлийг илэрхийлээд ч юм уу те яг ингээд нэгдийн нийлээ гэсэн энергээр зүтгэсэн болвол гэх юм уу те өөртөө илэрхийлсэн болвол ер нь бол энэ зүрхийг бол ингээд асааж чадах байсан гэсэн хэдий ч яг ийм тодорхойгүй те өөрөө миний ингээд зүрх сэтгэлээ илэрхийлт би ингээд зүрх сэтгэлээ илэрхийлчих юм бол тэр хүн хүлээж авах юм болов уу юм болов тэр хүн яг юу гэж бодож байгаа юм болов гэдэг ч юм уу те хин нь маш юм тодорхойгүй байсан учраас нөгөө хүн чинь өөртөө жоон итгэлгүй болсон ч юм уу өөртөө угаасаа итгэлгүй байгаад байдаг. Нэг тухайн моментд л та хоёрын хувьд аз жаргалыг идэлээд мэдрээд байсан боловч яг урт хугацаанд холдоо гэх юм уу те энийг ургуулын үсгийг бий болгоё гэдэг тал дээр жоох юм учир дутагдaltaй байгаад ижээ. Ийм тодорхойгүй байдал чинь ер нь бол харилцаанд чинь айгүй саад болж ижээ гэж ингэж харагдаж байна. За тэгвэл нөгөө хүн чинь ер нь бол эргэж ирэх үү тэр хүн эргэж ирэх гэсэн бодолтой байна уу гэдгийг бол харъя. Тэгээ бас нэг сонин гэх юм нэг зүйл харагдаж байгаа нь болохоор та хоёр ингээд цуг байх үедээ аз жаргалтай гоё байчаад салаад ингээд явхаараа ч юм уу нэг тийм одоо нөгөө нэг одоо нэг хүн нэг юм авах гэдэг ингээ хүн хатанд зүтгэж зурладаг ч тэгээ яг нэг тэгдэггүй зүгээр ингээд орхичдаг юм шиг нэг тийм энерги бас харагдаж байна. За ер нь бол энэ хүн маань буцаад те энэ цаг үедээ хамт байсан, хамт өнгөрөөсөн тэр цаг хугацаанд бол эргэж ирэхийг, буцаж тэрийг өөрийнхөө амьдралд оруулж ирэхийг бол хүсэж байна. Гэсэн хэдий ч энэ сонголтыг хийж чадахгүй байх нөхцөл байдал энэ хүнд бол байгаад байна. Хин нэгний төлөө эсвэл ямар нэг юмны төлөө үйлдэл хийж те өөрийнхөө хүчийг сорихгүй болохгүй. Зөвхөн энэ хайр дурлалын төлөө гэх юм уу энэ харилцааны төлөө бүх зүйлээ золиослж бас чадахгүй гэсэн мессежүүд бол гарч ирж байна. Илүү ингээд эргэн тойрныхоо тэ өөр ингээд нэгт тавих чухалд үзэх ямар нэгэн зүйл энэ хүнд бол байгаад байна. Тэрэндээ илүү ингээд анхаарал хандуулахыг хүсэж байна. Тэр нь магадгүй карьер ч юм уу өөр зүйлсүүдэд бас байх боломжтой. Тийм учраас маш хурдан хугацаанд ч юм уу тэ буцаж эргэж ирэхгүй гэсэн юм мессежүүд гарч ирж байна.
За тэгээд өөрийг чинь ерөнхийдөө ямархуу одоо тэг яагаасэ ямар байдлаар энэ харилцаанд хандаасэ гэж энэ хүн маань хүсэж ийн вэ гэдгийг нь харцгаая. За түрүүнд гарч ирсэн хүзрнүүд маань гарч ирж байна тий. Өөрийг чинь болохоор илүү ингээд өөрийнхөө амьдралыг тий хувийн карьераа, хувийн амьдралаа, өөрийн гэсэн орон зайгаа илүү ингэж enjoy хийж тий сониучрахж сайн сайхан зүйлийг тий тэндээсээ олоосэй, өөрийнхөө хүсдэг зүйлийг олоосэй хийгээсэй. Өөр илүү ингээд тэ уулзахыг хүсэж байгаа хүн байвал уулзаасай, шинэ зүйл бүтээсэй, шинэ харилцаанд ороосай гэж бол хүсэж байна. Ингээд өөрийг нь хүлээгээд ч юм уу эргэлзээд ч юм уу тэ ингээд өөртөө утгаргууныг авчираад ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлд ингээд хүлээлттэй хандаад хөдөлж чадахгүй юм зогсон байгаад байгаа энэ байдлаасаа тэ гараасай гэж ингэж бол хүсэж ийн гинэ. Ер нь юм нэг өөрийгөө хамгаалцсан те одоо энэ ийм одоо гэгээлэг өөртөө цаг хугацаа зарцуулсан өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн хүн болохыг хүсээсэй. Харин ийм харанхууд ингээд одоо нойргуудад байгаад байдаг ч юм уу эсвэл хэнийг нэг хүлээдэг ч юм уу өөрийг нь хүлээдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд харуултахаа түр зогсоогооч, харуултахаа зогсоогоорой гэсэн юм мессеж бол энэ хүмүүс маань өгж гинөө. За тэгээд хамгийн ихний сонгосон хүзэр дээр маань гэсэндээ энэ хүзэр маань ингээд дээшээгээ ингээд өсөж байгаа байдлыг бол өсөж байгаа одоо энерги байгаад байгаа. Тэгэхээр энэ чинь ингээд хоёр хүний те дөрвөн хүний ч юм уу юм нэг хайр дурлалын харилцаа, хайр дурлалын холбоос байгаад байгаа. Тэгээ энэ маань тухайн цаг үедээ хамт байх үедээ ингээд цэцгэлж нийлж дэлбэлж исэн бол ингээд илүү ингээд холдох тусмаа цайраа тэр дэлгэржсэн ногоон навчнууд нь хатаад гэх юм ингээд алга болоод байна. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө ингээд амьдрал гэдэг чинь болохоор өргөж тэ өөрчлөгдөж, шинжлэгдэж одоо цаг хугацаа уйлралч гэсэндээ өөрчлөгдөж, шинжлэгдэж, хаагдарч, дахиж ургаж ингэж идэг. Хэрвээ энэ амьдралын зам ёсыг тэ ингээд сөрөөд ах юм бол эсэргүүцээд ах юм бол өөрт чинь илүү стресс үүснэ. Тэгэхээр энэ урсгалыг дагаа дууссан зүйлийг дуусгаж сурах хэрэгтэй. Эсвэл тэндээс ямар нэгэн зүйлийг хаа нэг тийш нь явуулж хөдөлгөж сурах орхиж сурах хэрэгтэй. Тухайн энэ үедээ аз жаргалыг өөрт чинь өгсөн болвол тэр одоо зүйлтэй ингээд айгу зууралдаад байх гэх юм уу те. Тэрхийг өөртөө хүлээлт үүсгээд байх хэрэггүй гэсэн мессежийг бол энэ эхний сонголтын хүзэр маань өгж исэн байна. Тэгэхээр магадгүй таны амьдралд одоо энэ харилцаа төр зүрийн ч юм уу те ийм нэг хэсхэн зүрийн одоо аз жаргалыг танд авчрах харилцаа байсан байж магадгүй. Нөгөө хүмүүс ч гэсэндээ өөрийнхөө сонголтыг хийгээд ингээд голцсон байж магадгүй. Тэгэхээр таны хувьд бас ийм зүр сэтгэлээ чөлөөлж гэх юм уу те дахин өөр одоо шинэ орон зай хүн орж ирэхэд одоо бэлдэхтэй тийм орон зайг зүр сэтгэлдээ үүсгээрээ илүү хэрэгэн тойрныгоо ажиглаарэ гэсэн мессежүүд бол гарч ирж байна. Хин нэгэн эргэн тойронд чинь те өөрийг чинь гэсэн хүмүүс бас аль хэдийн үүссэн байхч боломжтой гэсэн мессежүүд бол гарч ирлээ. За тэгээ хэрвээ та энэ хүртэл те төгсгөл хүртэл эмэргээ үзсэн болвол нэг ширхэг ногоо мод болон 4 ширхэг юм улаан зүрхтэй эможи үлдээгээрэй. Тэгээ таны хайр сэтгэл таны хүснээр биелж те аз жаргалыг те танд авчрах болтгой гэсэн ийм зүйлээр ийм одоо үгээр мэргээ дуусгая гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийнхаа мэргээр эргэж уулзтлаа. Түр баяртай.